Амьдралын утга учир. Хүн бол хорвоо дэлхийд ирэх оюун ухаанд гайхалтай хосгүй бүтээл. Гэтэл бид өглөө наран мандаж оройн наран жаргадаг энэхүү төр зүрийн амьдралдаа хурдагдан мөнх амьдрах мэт өдөр хоног сар жилүүдэд илээсээр эргэн тойрныг мань хүлээж буй олон мянган үзэсгэлэнтэй бүтээлүүдийг үл харна. Дэлхийд дэлгэгдсэн маш их хэмжээний байгалийн их шиг буйныг эдлэн хэрэглэхийн зэрэгцээ уулахад тэнгис талай аянга цахилгаан болоод байгалийн элдв үзэгдэл сүр хүчийг харж байгаа мөртлөө эдгээрийн цаана оршин байгаа агуу хүчтнийг умартан зөвхөн бор ходоодоо хоолоор дүүргэх гэж ирсэн мэтээр хаашлана. Харсан хүссэн болгоно авч зүүж эдлэж хэрэглэх гэж ирсэн мэтээр тайлбарлана. Гэвч эдгээр зүйлс нь хүнд төр зүрийн таашаалыг өгөхөөс цаашгүй. Цаг хугацааны ирэхээр тэр их хүсэж шунаж хөрсөн зүйлээсээ өөдөх үе нь удалгүй мэдрэгдэнэ. Эргэн тойронд оршин тогтнож буй бүх зүйлс хуучирч илэгдгийн адилаар хүнч мөн адил нас ахихын хэрээр өтөл буурал болдог бөгөөд эцэстээ өнгөт ертөнцөөс буцах цаг нь ирдэг. Өрөн хавар айлчлахад цэцэг навчс илгэрч өвс ногоо нахайлж бүх зүйлс шинэ мэт өнгөлөг харагдаж хүн бүрийн сэтгэлд тааламжтай мэдрэмжийг төрүүлдэг. Харин намар ирэх цагаар бүх зүйлс хуучран хавар нахайлсан навч цэцгээс хатаж гундаж эхэлдэг. Хүн төрөлхтөн ч үүний адилаар хизээ нэгэн өдөр хорвоогийн мөнх бустай нүүр тулах нь гарцаагүй. Тэгвэл бид амьдрах хугацаанд эргэн тойрноо харан бүхнийг эргцүүлэн бодож тунгааваас энэ бүхэн хий хоосон бүтээгдээгүйг ухаарч ойлгоно. Ямар ч тач бидний нүдэнд үзэгдэж буй зэслэнгийн танхим мэт харц булаасан гайхалтай бүтээлүүдийг ажиглахад модон дургасан олон төрлийн амьтад жимс хоржигнон урсах гол горих цэнгэг усаар хэн нэгэн биднийг дайлж байгаа мэт хээр тал ургасан төрөл бүрийн өв сургамлаар хэн нэгэн бидний өвчнийг ангаахыг хүсэж байгаа мэт ан амтан мал сүрэгт бидний хоол хүнс болохыг ачлаг уналгад ашиглагдахыг хүний төлөө үйлчлэхийг хэн нэгэн тушаасан мэт төлөө мод нүүрс зэргийг өвлөөс өртөж бидний төлөө хэн нэгэн нинжин сэтгэлдэх бэлдсэн мэт хэн нэгэн шөнийн тэнгэрийг хязгааргүй оддоор чимж харанхуйд замыг мань гэрэлтүүлэх дэнлүүг толгой дээр байрлуулсан мэт өдрийн гэрэлд ажил үйлсээ бүтээж элчинд нь дулаацаг хэмээн нарыг бүтээсэн мэт энэ бүхнийг харж байхад мэдээж бид бүхэн агуу ертөнцид амьдралын аясаар амьдрах гэж ирээгүй нь чин үнэн. Тэгвэл энэ талаар агуу Аллахын элчин болох гэгээн Мухаммедээр дамжигдан ирсэн Аллахын ариун үгсээс бүрдсэн Куран сударт ийхүү айлдсан байдаг. Вама халактул жинна вал инса илля ли'абудун. Би жин ба хүмүүсийг зөвхөн намайг шүтэн бишир хэмээн бүтээсэн юм. Уг айлдварыг бодож тунгааваас хүн төрлөختөн зөвхөн Аллахыг шагшин магтаж түүнийг гүйцэтгэх хэмээн зарлиг болгосон зүйлсийг ёсоор нь гүйцэтгэж хорсон зүйлээс нь зайлсхийх нь хамгийн зөв зам гэдгийг ухаарна. Тэр дүрдсэнчлэн байгаль дэлхийн хүн төрлөختний төлөө бүтээгдсэн. Харин хүн Аллах эзэндээ мөргөн залбирал үйлдэх гэж бүтээгдсэн. Аллах хүн төрлөختөнд зориулж хэрхэн зөв зүйтэй амьдрах замыг нь зааж сургах, өөрийг нь таньж мэдүүлэх элч нараа болон судруудаа илгээсээр ирсэн. Тэд өөрсдөд нь ирсэн айлдваруудыг задлан тайлбарлаж, ахуй амьдралдаа хэрэгжүүлэн бусдаа үлгэр дуурайлал үзүүлж байсан. Элч нарын анхдагч нь Адам ба сүүлчийнх нь Мухаммед саллаллаху алейхи вассалам. Хүн төрлөختөн амьдрахын ухааныг энэхүү гайхалтай хүмүүсээс суралцах нь зүйтэй. Гэгээн элч нараа болон ном судруудаа илгээгч агуу хүч чадалтай эзэн бол бүхнийг оргой хоосноос бүтээгч цорын ганц Аллах. Хорвоо ертөнц түүний тогтоосон хууль журманд захирагддаг. Агуу Аллах биднийг бүтээсний учир гэвэл тэр урд өмнө цор ганцаараа байсан бөгөөд дараа нь өөрийгөө бусдад таниулж мэдүүлэхийг зорьсон. Харин үүнийг ямарваа нэгэн шалгууртайгаар хийхийг хүссэн. Үнэн дээр бид бүхний өдөр тутмын амьдрал алхам бүр маань шалгуураар дүүрэн байдаг. Тиймээс хүмүүний амьдралд баяр баясгал утгаргунаг ээлж дараалан тохиолддог. Бидний үүрэг бол зөв сайхан амьдрахын тулд Аллахыг сүсэглэн биширч түүний шаардсаныг ёсчлон биелүүлэх явдал юм. Агуу Аллах өөр нэгэн айлдвартаа бид та нарыг зөвхөн зугаа болгон бүтээгээгүй. Бидэн рүү та нарыг буцааж авчихгүй гэж бодоо юу хэмээн айлдсан байдаг. Уг айлдвар нь хүнийг хийх хоосон ямар ч зориггүйгээр өөрийн дур хүслийг даган амьдрах гэж бүтээгдээгөө болохыг сануулдаг. Түүнчлэн хийсэн сайн ба муу үйлийнхээ төлөө шүүгдэнэ гэдгийг давхар дурдсан. Тиймээс энэ амьдралын төгсгөл биднийг маш том зүйл хүлээж байгааг санан амьдралын агшин хорон бүр үн цэнтэй болохыг ойлгох хэрэгтэй. Хүн болж төрсөн энэ хорвоод амьдралынхаа эцсийн мөч хүртэл зөв буруу хар цагааныг ялган амьдрахыг эрмэлзэх хэрэгтэй. Бидний амьсгал бүхэн хорвоогийн юутаач зүйрлэнгүй гэдгийг амьсгалын тоо хязгаартай болохыг эцэст нь сануулмаар байна.